За энэ сайхан өдрийн нэгд баярын мэндийг хоёрт Монгол улсын чухал хувь заяаг шийдэх цаг болсныг зарлж байгаа Иргэний хөдөлгөөний намын хамгийн хариуцлагатай өдрийн мэндийг Монгол улсад сүүлийн 34 жилд үзэгдээгүй байх үзэгдлийн хэмжээгээр үзэгдээгүй юмыг үзэх шаардлагатай болсон цагийн шаардлагаар та бүгдийнхээ мэндийг ирье. Бүгдээр амар мэнд үү. Иргэний хөдөлгөөний намынхаа их туулгыг авч эх орныхоо үндэсэг болон бүрээс нийслэл их Монгол улсынхаа эртний их түүхийг эргэн сануулгын учир шалтгаан дор энэ нийслэл хүрээндээ хурамжуулсан та бүгдийнхээ үнэхээр чин сэтгэлийн амрыг мэдж мэндийг ирье. Та бүгд минь амар мэнд үү. Чамайг таних өдөр ёс гүйцмай. Ёс гүйцэхэд ор төр үтмай. Төр үтхэд ор тэнгэр бумай гэж эцэг өвгдийн агуйг сургаал онол номлолд ингэж хэлжээ. Үнэхээр хуралдаг болсон цагийн түүх 100 мянган жилийн өмнө гинэ. Мэдээж мэтгэлцэж маргах зүйл энэ цаг дадал заншны дагуу байж болох. Гэхдээ эрүүл оюун санаатай хүнд хүлээн зөвшөөрөх зайлшгүй шаардлага үүсэх зүйлийг эцэг өвгд минь эрт бүтээсэн их түүхийн учир шалтгаанаар эргүүлэн сануулж байна. Хуралдаг болсон түүх 100 мянган жилийн өмнө гинэ. Өнөө бид нар хэдэн жилийн үг түүгээ нэгэн санаж байгаа байлаа. Тэгвэл юунд ямар учир шалтгаанаар энэхүү буурал түүхийн учир бидний санах ёстой, бидний сэрэх ёстой, бидний бүтээх ёстой игүүлэг болж өнөө нэхэгдэж байна вэ гэж. Өнөөдөр үнэхээр та бүхэндээ баярлахгүй байхын арга алга. Бид нар урд нь улс төр, хурал, магадгүй төрийн, засгийн, нийгмийн үйл хэрэг гэдэг зүйл бидний амьдралын өдөр тутмын асуудлыг шийдэхэ болоод удаж байгаа нийгмийн үр дагавар болж хуралдаан гэдэг зүйл үнэхээр учир шалтгаанаа алдаж хэл оролдож хэл оролцсны учир шалтгаан хөлөө ороож хөлөө оролцсны учир шалтгаан толгой самруулах тийм үйл явц руу эргэн орсон байна. Тэгвэл үнэхээр Монголоо эргэн сансан, үнэхээр буман жилийн түүгээ нэхэн сансан тэр буурал түүхийн энэ дээр хэдийнэ хуралдах буюу заавал заншигдах ёстой заншлыг шүүх чадвартай хилцэх тэр их үйл хэргийг эргэн нэхэн сануулж байгаа ийм хариуцлагатай өдөр болж байна. Энэхүү өдрийг хамтдаа бүтээж байгаа та бүгддээ чин сэтгэлээсээ гилаан дадрагч байна. Өнөөдөр түрүүн мандатын комиссийн даргын элтгэл тусгагдсанаар нэлээдгүй олон зүйлийг ёс төрийг бүтээж хамтдаа Монголын ирээдүй цаашлбал дэлхийн хүндрэлтний ирээдүй тэдний сонор түргэх олон үйл хэргүүдийг ёслол төгөлдөр босгож бүтээж түүнийг бүтээж байгаа энэ нарныг бүрэн бүтэн болгож байгаа олон талд энэ амьдралын амьд харилцааны эзлэд хүргэх шаардлага хэрэгцээтэй байсан. Гэтэл тэргүй шаардлага хэрэгцээ өнөөдрийн бидний хараа бүрхэг болж сонор таг харанхуй болсны учир шалтгаанаас болж хуульчилсан бүх үзэгдлүүд дурын дөрмдөн журамл руу шилжиж өнөөдөр их ёс төрөөч үйлдэх боломжгүй болсон байна. Энэхүү нэгэн шаардлагууд дахин ирж бид үйлдэх ёстой ёс төрөө нэгсээр байгаад аргагүй ирэхэнд өчигдрийн наранд
Энэ хуульчилсан хууль эрх зүйн хүрээг өөрийн дураар дүрмдэн зохиож байгаа тэрхүү эрх зүйн этгээдүүдийн шаардлагыг биелүүлэхээс аргагүй болсон. Ингээд олон талд үйл ажиллагаа цуцалсан. Магадгүй өнцөг болон бүрээс аливаа үнэн байх учир шалтгаан болгоныг зүрх сэтгэлээрээ мэдэрч эргэн хөдөлгөөн намын их дуудлагыг авчирсан та бүгдийнхээ өмнө хүлцэл өчгөөс өөр аргагүй болоод байна. Чин сэтгэлээс хүлцэл өчье. Гэхдээ мөн мандат ангамсын даргын илтгэлийн дотор дурдсанаар эрх хэрэг олон сайхан наруудыг хамтдаа бүтээж ирж байгаа цагийн өрөөлийг бүрэн ботон болгох тийм сайхан ёс төрийг мянган бом жилийн түүхийн ингэр ирээдүйд ирж байгаа үр хөгтүүдийн хийж бүтээх тэр агуу их сайн сайхан үлийг нээх тийм олон учрал өрөөл ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна. Дахин хэлээд чин сэтгэлээсээ гэлээ. Иргэний хөдөлгөөний нам сонгуул эрхэлсэн байгууллага